Үеийн одоо эрх мэдэлтэй ажил хийж байгаа хүмүүс бол нууцлын байдалтай далд болохоор хүн сонирхож мэдгүй юу болоод байгааг мэдгүй нүд харанхуй байгаа байхгүй. Ядаж иргэдтэй үнэн зөв мэдээлэл өгөөч. Монголчууд бид нар үнэн зөв бодтой мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ. Тийм. Монголын засгийн газар нийт иргэдэд төлөөлж гэрээ хийхдээ ямар алдааг одоо гаргацын тэрийг одоо бид яаж засах юм? Эдийн хувьд аашгүй анхаарах хэрэгтэй юм. Тухайн үед яг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явцсан. Оюутлогын гэрээ өөрөө анх байгуулагдсан цагаасаа эхлээд яагаад Монголд ашиггүй гэрээ хийдэг болов? Манай улсад хүлээмжшүүрэгдэж байна уу? Монголчуудад хүлээмжшүүрэгдэж байна уу? Тэр хүлээмжшүүрэгдэхгүй бол гэрээгээ шинжлэх хэрэгтэй шүү дээ. За сайн байцгаана үзэгчдээ. Манайх өнөөдрийн дугаартаа сүүлийн үед оюутлогын гэрээгээр олон нийтэд мэдээлэл илүү төлхөө хүргэж байгаа. Хууль эрх зүйн талаас нь яагаад үр ашиггүй байгаа талаас нь мэдээлэл өгч түүний үр дүнд бас хүмүүс засгийн газраас шаардлага нэхэж эхэлсэн. Тэгэхээр бид энэ сонирхолтой сэдвийг одоо орхихгүй байх аргагүй учраас энэ олон нийт рүү хандсан солонгоогоо нэвтрүүлэгтээ урьсан юм аа. Тэгээ та урилга хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Бидэнд өөрийгөө танилцуулаач. За баярлалаа. Намайг Солонгоо гэдэг хуульч мэргэжилтэй. Тэгээд 2020 оны 9 сараас эхлээд засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. За тэгээд 2024 оны 7 сар хүртэл хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар ажиллах ажлаа хүртэл бол ерөнхийдөө ойлгомжтой холбоотой асуудлуудыг хариуцж ажиллаж ирсэн. За ер нь бол 20 оноос 24 он хүртэлх асуудлуудыг мэднэ гэж ойлгож байна. Тэгээ 24 оноос хойш яг би засгийн газрын яриа хэлцээний ажлын хэсэгт бол ороогүй. Гэхдээ мэдээж яг хуу хариуцж ирсэн ажлын хувьд тэгээд хариуцж байхдаа бас мэдээлэл тий бодит байдал ямар байгааг мэдээсний хувьд бас олон нийтэд мэдээлэл үнэн зөв очих ёстой гэдэг байр суурьнаас бас мэдээлэл өгж байгаа. Таны бас эзэмссэн боловсрал мэргэжлийн хувьд нэлээд онцгой юм байлээ. Би таны түүхийг бас харсан. Тэгээд засгийн газрын одоо дэд сайдаар ажиллаж исэн тий. Тэр одоо зөвлөхөөр бас ажиллаж исэн. Оюутлогоо дээр ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж исэн гэдэг тэр талаас дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Би 2007 онд Унгар улсын Будапешт хотод Өтөж Лорандын шинжлэх ухааны их сургууль гэдэг тэр сургуулийн хууль зүйн сургуулийг төгссөн. За тухайн үед бол засгийн газар хоорондын тэтгэлгээр сурсан. Тэгэхээр Унгарын засгийн газар Монгол улсын засгийн газар хоорондын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан гэсэн үг. За ирээд Монголд ирж ажиллаж агаад Их Британд Чевенингийн тэтгэлгээр уулуурхаан чиглэлээр ашиг малтамлын эрх зүй бодлогын орчин сэдвээр магистр хамгаалсан. Дандаа их сургууль яг хөгжиж байгаа орнуудын яг манайхтай адилхан байгалийн баялаг ихтэй хөгжиж байгаа орнуудын яг тулгамдж байгаа асуудлууд юу юм гэдэг чиглэлээр бас яг мэргэжсэн хууль зүйн магистр хамгаалсан. Тэгээ 2010 онд Монгол улсад ирж ажиллаад илүүтэйгээр хувийн хвшилд ажиллаж исэн. МСС Холдон дараа нь Хоогн Лагус гэдэг олон улсын хуулийн фирмд 6 жил ажилласан. Тэгээ яг миний яг ажлын туршлага бол илүүтэйгээр бизнес эрх зүй, олон улсын гэрээ хэлцэл, олон улсын санхүүжилтийн гэрээнүүд, хөрөнгө оруулалтын гэрээнүүд дээр өмнө зөвлөгөө өгч ажиллаж исэн туршлагатай. Тэгээ Хоогн Лагус гэдэг олон улсын хуулийн фирм манай улсад тухайн үед салбараа нэгэд ажиллаулж исэн. Тэгээд Вашингтон болон Лондон хотод төвтөө одоо яг нийт одоо үйл ажиллагааны цар хүрээгээрээ дэлхийд 10-т орох том хэмжээний олон улсын хуулийн фирм байсан. Тэгээд миний хувьд бол яг энэ хуулийн фирмд сурахдаа яг ажиллахдаа маш их зүйлийг сурсан. Тэгээд сурсан бас мэдээж зүйл маань юу вэ гэхээр яг олон улсын хэмжээнд гэрээ хэлцэлт хэрхэн бэлддгийг, юун дээр анхаардгийг, ялангуяа үндэстэн намсан том корпорацууд хөгжиж байгаа улсад томоохон төсөл хэрэгжүүлэхдээ юун дээр анхаардгийг, ямар гэрээнүүд байгуулахыг зорддгийг ингээд яг засгийн газар ч гэсэн өмнө зөвлөгөө өгч ирсэн, зөвлөхөр ажиллаж ирсэн. За томоохон үндэстэн намсан корпорацууд, банкуд, хөгжлийн банкудад их зөвлөгөө өгч ирсэн л та. Тэгээд 2014-өөс 15 онд Харвардын хуулийн сургуульд магистрт сурсан. Тэгээд тухайн үед бол яг миний магистр сурсан зорилго бол Нью-Йоркийн хуульчийн шалгалтыг өгөх байсан. Тэгээд гадаад улсын хуульч Америкт 1 жил магистрийн хөтөлбөрт сураад Нью-Йоркийн болон Калифорни мужийн хуульчийн шалгалт өгөх эрх нээгддэг. Тэгэхээр яг энэ одоос шалгуурыг даваад Нью-Йоркийн хуульчийн шалгалт өгөөд тухайн үед бол тэнцээд Нью-Йоркод
хуулийн зөвлөгөө өгөх эрх авч ирсэн. За тэгээ ер нь яг миний хувьд бол яг оюутлогоо төсөл дээр 2020 оны 9 сараас эхэлж хариуцж ажилласан. Тухайн үед засгийн газрын хэрэглэх газрын дэд даргаар томилогдоод тэгээ яг төсөл хөтөлбөр хариуцсан дэд дарга гэдэг албан тушаал дээр тэгээ мэдээж төсөл хөтөлбөрийн хувьд бол манай улсын хамгийн том хөрөнгө оруулалт болох гадаадын хөрөнгө оруулалттай төсөл оюутлогоо төсөлтэй холбогдуулж яриа хэлцээ хариуцаа гэдэг чиглэлтэй байсан. Тэгээ үүн дээрээс би нэг зүйлийг тодруулж хэлэхэд би бол засгийн газрын ажлын хэсгийн гишүүн байсан. Яг засгийн газрын ажлын хэсгийг бол дандаа сайд нар ахалдаг, засгийн газрын гишүүд ахалдаг. Тийм тэгэхээр би нөгөө яг засгийн газрын гишүүн буюу сайдын ажил эрхэлж байгаагүй учраас яг тэр том ажлын хэсэг гэж хэлдэг юм. Том ажлын хэсэг яриа хэлцээний ажлын хэсгийн дараагаар бол хийж ажиллаж байгаагүй. Дараа нь хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар томилогдоод 23-аас 24 онд бол яг татврын арбитрийн маргааны ажлын хэсгийг ахлагчаар ажилласан. Тэгэхээр нөгөө татврын маргааны ажлын хэсэг нь яг хууль зүйн дотоод хэргийн яамн дээр байгуулагддаг. Ягаад гэвэл Монгол Улсын засгийн газар аливаа маргаанд, ялангуяа арбитрийн маргаанд хариуцагчаар татагдах юм бол яг хуулиараа хууль зүйн дотоод хэргийн яам хариуцж ажилладаг. Тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн яам хариуцдгийн хувьд бол би тухайн үед дэд сайдын хувьар ажлын хэсгийг бол ахлаад ажиллаж байсан. Яг том ажлын хэсэг буюу яриа хэлцээний ажлын хэсгийг бол дандаа сайд нар ахалдаг юм тий. За баярлалаа. Тэгэд яг ийм нарийн мэргэжлийн хуульч гэдэг хүн урагдаж ирж оюутлогоон гэрээ хөрөнгө оруулалтын гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг би илүү хүссэн. За тэгэхээр яг ерөн судлаачийн хувьд оюутлогоон гэрээ өөрөө анх байгуулагдсан цагаасаа эхлээд яагаад Монголд ашиггүй гэрээ хийгдэх болов? Энэ хууль эрх зүйн орчин сул байсных уу? Аль эсвэл хариуцлагагүй тухайн үеийн мэрэгчлэтнүүд улс төрчдийн гаргасан шийдвэрийн үр дүн байна уу? Магадгүй 34% байхаас дээшээ ягаад 51% ч юм уу эзэмших боломжгүй байгаа зэ энэ хуулиараа хязгаарлагдаад байсан уу гэдэг талаас нь та бас үзэгчтэй илүү дэлгэрэнгүй хэлж. Тэгээ мэдээж оюутлогоо төсөлтэй холбоотой байгуулагдсан яг суур гэрээнүүдийн хувьд аваад үзэхээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Тэгээ 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ бол ерөөсөө татврын тогтворчуулалтын гэрээ. Энэ дээр бол ерөөсөө илүү дутуу юм юу ч байхгүй. Яг оюутлогоо хөрөнгө оруулалтын гэрээний ерөөсөө үндсэн хамгийн чухал асуудал бол тухайн үеийн Монгол Улс төчн төвлөр мөрдөгчсэн татврын хууль тогтоомжуудын агуулгад дэлгэрэнгүй заалтуудыг оруулсан. Тэгээд яг тэр 2 дугаар бүлэг заасан татврын орчин гэсэн хэсэгтэй уялдуулаад оюутлогоо компанид ер нь татврын хувьд маш их давуу байдал бий болгоцсон. За яагаад ингэ давуу байдал бий болгоцсон юм бэ гэдээ аваад үзэхээр яг суур асуудлууд нь бидэрт бас хангалттай мэдээлэл тухайн үед байгаагүй байсан. За яг 2 дугаар бүлэгт бол зардалд суурилсан татврын хөнгөлж чөлөөлт нэлээд өгцөн. Тэгнээс болоод ер нь надад бас аягүй харамсалтай санагддаг зүйл юу вэ гэхээр оюутлогоо компани 2013 оноос хойш засгийн баяжмал экспортлж байгаа. Одоо энэ жилч баг 14 дэх жилдээ тий. За тэгээ дараагийн 30 жил ч гэсэн үргэлжлээд явна. Ингээх хугацаанд Монгол улсад аж ахуй нэгжийн орлогын албан татвар бараг төлөхөөргүй дүр зурагтай. Яагаад гэхээр нэлээд зардал суурилсан татврын хөнгөлж чөлөөлтөд авцсан учраас тэр нь эргээд нөгөө манай улсад төлөх татврын суурийг болон хэмжээг бууруулад идэг. Хоёр дахь том гэрээ нь хувьнөлөгчдийн гэрээ гэдэг байгаа. Хувьнөлөгчдийн гэрээ нь 2011 онд шинжилж байгуулагдсан. Энэ гэрээгээр юу зохицуулдаг вэ гэхээр оюутлогоо компанид Монгол Улсын засгийн газар 34% эзэмшдэг. 66% нь одоо Rio Tinto компани эзэмшиж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө оюутлогоо компанийн засаглал, менежмент болон санхүүжилтийн асуудлыг энэ хувь нээлтийн гэрээнд тусгацсан байдаг. За үүнтэй холбоотой яг сүүлийн үед бидний нэлээд ярьж байгаа асуудал бол яг хувь нээлтийн гэрээн дээр ноогдлол шиг хизээ хуваарлах вэ гэдэг асуудлыг тусгацсан байдаг. Уг нь яг компанийн хуулиараа бол тухайн компани ашигтай ажиллах юм бол төлөөлөл өдөр зөвлөл нь одоо ашигтай ажилласан тохиолдолд одоо хизээ ноогдлол шиг хуваарлах уу гэдэг шийдвэрийг гаргаад тухай бүр уг нь гаргаад явчих болдог. 2011 оны хувь нээлтийн гэрэн дээр юугаар заасан бэ гэхээр оюутлогоо компани бүх өөр төлбөрийг төлж дууссаны дараа ноогдлол шиг хуваарлана гэдэг. Тэгэхээр яг энэ заалттай холбогдуулаад бас бид нар сүүлийн үед нэлээд тайлбарыг байгаа. За тэгээд өөр нэг гэрээ өнөөдөр бас хүчинтэй хэсэг нь тодорхойгүй байгаа нэг гэрээ бол Дубайн гэрээ гэж хэл заншсан 2015 оны гэрээ байгаа. Тэгээд Далдуур хаан бүтээн байгуул санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг. Тэгээд Дубайн гэрээгээр юу зохицуулдаг юм бэ гэхээр ерөөсөө л
тухайн үед 2015 онд оюутлах төсөлтэй холбогдуулаад үүсэт исэн маргаантай асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлдсэн. Ингэж шийдвэрлэхтэй харамсалтай нь бас Rio Tinto компани маш их давуу байдал бий болгоцсон. Тэгээд яг энэ гурван ингээд гэрээг аваад үзэхээр би яг хуульч хүний хувьд ингээд харахаар суур асуудал нь юу вэ гэхээр бид нар бас яриа хэлцээндээ хангалттай сайн мэдээлэлтэй байсан уу? Бид нар төгсөн мэдээлэл нь өнөөдөр бас бодиттой үнэн зөв байж чадж гэнэ үү? За яг энэ гэрээг байгуулахаас өмнөх одоо үе шат дээр бидэрт маш их ерөнхий бөгөөд айгүй өөдрөг төсөөлөлтөй мэдээллүүд өгдөг байсан юм байна гэдэг дүгнэлтийг бол би хийж байгаа. Тэгээд тухайн үед яг яриа хэлцээ хариуцж ирсэн манай улс төрчид болон ажлын хэсгийн гишүүд авсан мэдээлэл дээр бас сайн дүн шинжилгээ хийж чадсан уу? Тэгээ яг Монгол улсын энэ төслөөс авах үр өгөөж ялангуяа ирээдүйд олох татварын орлого ноогдол ашигтай холбогдуулаад бас хангалттай сайн хэмжээнд дүн шинжилгээ хийж чадсан уу гэдэг асуулт байгаа. За мэдээж олон жил яригдсан нэг асуудал бол авилга хээл ахуулын асуудал байгаа тий. Тэгээ хэрвээ үнэхээр одоо оюутлах төслийн хөрөнгө оруулалтын гэрээ за энэ Дубайн гэрээтэй холбогдуулаад авилгын асуудал байсан юм бол энийг бас бид нар ингээд тодорхой хэмжээгээр нэгтэлт нь гаргаж шийдчихэж бас цаашаага маргаангүй явах боломж үүснэ тий. За сая миний дараагийн асуулт яг таны саяны хэлсэнтэй бас ойролцоо хариултуудыг гаргаж ирж магадгүй гэж бодож байна. Ер нь Монголд яагаад манай тал хэлцээрт сул байгаад гэдгийг яагаад бид нар Rio-нд бас хариуцлага хийж чадахгүй үр дүнд хүрчвэ? Хууль эрх зүйн талаасаа илүү тайлбарлагдах гэдэг юм шиг байна. Ялангуяа тэр хийгдсэн гэрээнүүд те. Ер нь яг оюутлах хөрөнгө оруулалтын гэрээ, хоньлоостын гэрээг аваад үзэхээр Rio Tinto компани ямар ч хариуцлага хүлээсэн заалт байдаггүй. За Rio Tinto компани тухайн гэрээнүүдэд уг нь гарын үсийг зурсан байдаг. Зурсан хэрнээ би бол гэрээний тал бишээ гэж маргалддаг. Тэр яг хөрөнгө оруулалтын гэрээг аваад үзэхээр гэрээний тал гэдэг тодорхойлолттой. Түүн дээрээ гэрээний тал нь Монгол Улсын засгийн газар болон оюутлах компани. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчаад бид нар өөрсдөө хувь эзэмшдэг оюутлах компанитайгаа л одоо гэрээний харилцаанд орсон гэсэн үг. Rio Tinto компани бол бид нар ямар нэг хариуцлага хүлээгээгүй гэж хэлдэг. Гэхдээ өнөөдөр ямар дүр зураг вэ гэхээр Rio Tinto компани энэ төслийн менежер мөн энэ төслийн хувьцаа эзэмшигч. За менежерийн төслийн менежерийн хувьд менежментийн төлбөр авдаг. За менежментийн төлбөр авж байгаагийн хамгийн чухал асуудал юу вэ гэхээр Rio Tinto компани оюутлах төслийг ашигтай ажиллах ёстой. Одоо зардлыг нэвтрүүлж болохгүй, ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх ёстой. Гэтэл оюутлах төсөлтөд холбогдуулж байгуулсан айлч гэрээн дээр хариуцлагын асуудал ерөөсөд тусагдаагүй байдаг. Тэгэхээр Rio Tinto компани хэрвээ алдаа гаргаад зардлаа хэтрүүлээд одоо энэ төслийг ашиггүй болгоод байвал яах вэ? Бид нар ерөөсөд хариуцлага тоох механизм байхгүй. За энэ хариуцлагын асуудлыг бол бид нар 2020 оноос хойш маш их одоо тавьсан. Тухайн үед засгийн газрын ажлын хэсгийн анхлагчаар оюун эрдэнэ сайд ажиллаж байсан хэрэг хэрэглэхийн дарга багтаа. Тэгээд оюун эрдэнэ сайдаас бол хэд хэдэн бичиг явж исэн. Тэгээд бид нар яг анхны шаардлагууд бол ерөөсөө хариуцлагын асуудал байсан. Тэгээд яг 2020 онд оюутлахын 70 дуурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум Америк доллар нэмэгдсэн. Ашиглалтанд орох хугацаа 2.5 жилээр хойшлцсон. Тэгээд энэс болоод оюутлах дээр маш их одоо асуудлууд үүссэн байсан. Тэгээд бидний хувьд анх тавьж исэн шаардлага юу вэ гэхээр нэгдүгээрт ер нь энэ оюутлах төсөлтөд холбогдуулж байгуулсан гэрээнүүдийн хэрэгжилтийг дүгнэе. Хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад ер нь юун дээр нь маргаан үүсэж байгаа юм бэ? Юун дээр нь бид нар ингээд анхаарах ёстой юм. Бидний хувьд мэдээ заашгүй анхаарах ёстой зүйл бол аль засгийн газрын хувьд анхаарах ёстой зүйл бол хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын төсөл дээр маргаангүй байхыг эрмэлздэг. Гэхдээ одоо оюутлах холбогдуулаад байнга л маргаан үүсдэг. Яг маргаан үүсэж байгаа суур шалтгаануудаа хэдүүлээд тодорхойлё. Цаашаа маргаангүй байя гэдэг шаардлагыг одоо тухайн үед Rio Tinto компани тавьж ирсэн. За тэгээд гэрээнүүдийнхээ хэрэгжилтийг дүгнэе. Хоёрдугаарт нь энэ зардал хэтэрсэн асуудал дээр бас хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулъя. Ер нь шалтгаан нөхцөлийг нь тодорхойлё гэд. Тэгээд би яг ажлын хэсгийн гишүүнээр ажиллаад асуудлуудыг судлаад үзэхээр яг манай улсад яриа хэлцээнд хөшөөрөх болох үст те одоо Rio Tinto компаниг засгийн газрын ингээд тавьж байгаа шаардлагыг сонсоод ширээний ард суух үз хэмжээнд очтол хариуцлага тооцох механизм ерөөсөө байдаггүй. Үүнээсээ ч болоод ингээд засгийн газар үеийн засгийн газар ингээд хичнээн ажил хийсэн ч гэсэн Rio Tinto компани маш их ингээд хугацаа авах
тактик баримталдаг. Засгийн газар аягүй тийм хүчтэй шаардлага тавиад асуудлуудыг тавиад ирэхлээр нэг бол алга болчдөг. Нэг бол цаг хугацаа аваад байдаг. Тэг мэдээж манай бас дотоодын улс төр их тогтворгүй байдгийг үүнд их нөлөөлөд байдаг л да. За яагаад бид нар хариуцлага ярьж чаддгүй юм бэ гэхэл нэгдүгээр суур гэрээнүүд дээр нь хариуцлагын асуудал байхгүй. За яг хуулийн дагуу хариуцлага тооцъё гэдэг. Мэдээж хуулийн дагуу бид нар хариуцлага тооцож болно шүү дээ. За тгий гэхлээр Rio Tinto компани одоо маш их одоо булттай мэдээлэл өгдөггүй. За би одоо яг нэг шийдвэр нэг шүүхийн нэхэмжил яг өнөөдөр бариад ирсэн. Энэ Нью-Йоркд тухайн үед Turquoise гэдэг одоо яг оюутлах компанид 66% эзэмшдэг компани жижиг хувьцаа эзэмшигчдэн Rio Tinto-гийн эсрэг гомдол гаргасан байдгийг Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүхэд гэдэг. Тэгээ энэ 2021 онд гарсан шинжилсэн нэхэмжил нь байгаа. Тэгээ энэ нэхэмжил дээр бол ерөнхийдөө хариуцлагын асуудлыг маш дэлгэрэнгүй тусгацсан байдаг. Тухайн үед яг Turquoise компанийн жижиг хувьцаа эзэмшигч нар нь нэлээд гомдолтой. Тэгээ яг энэ гомдлын асуудал манай улсын бас энэ Rio Tinto компани тавих шаардлага хариуцлагын асуудал маш ойролцоо. Энэ жижиг хувьцаа эзэмшигч нар юу гэж гомдсон бэ гэхлээр Rio Tinto компани ажилласаа хийж чадаагүй, оюутлага төслийн зардлыг нь хэтрүүлсэн. Ашиглалтаар хугацааг нь хойшлуулсан. Ингэснээрээ хөрөнгө оруулагчид ирэх өр өгөөжийг нь маш ихээр бууруулсан, хойшлуулсан. За хамгийн гол нь энэ талаар мэдсээр бэжэж хөрөнгө оруулагчдаа буруу мэдээлэл өгсөн. Тэгээ хангалттай бас цаг хугацаанд нь мэдээлэл өгөөгүй гэдэг асуудлаар хэмжил гаргаад. За тэгээ яг ямар асуудал байсан бэ гэхээр 2019 оны 7 сард Rio Tinto компани анх удаага гүний уурхайн асуудал дээрээ олон нийтэд мэдээлэл өгсөн байдгийг. За бид нар ингээд 2015 онд эхлүүлсэн далдуурхаан бүтээн байгуулалтаа хугацаанд нь дуусгаж чадахгүй нэ. Уг нь 20 онд дуусгах гэж амлаж ирсэн. За 20 онд дуусгаж чадахгүй бид нар 30 сараар буюу 2.5 жилээр хойшлуулж байна. За дээр нь биднэрт 2 тэрбум Америк долларын нэмэлт санхүүжилт хөрөнгө оруулалтын зардал хэрэгтэй байна. Тэгээ энийг одоо бид нар шийдэхгүй болохгүй наа гэд. За тэгээд тухайн үедээ юу гэж мэдээлэл хийжсэн бэ гэхээр за энэ зардал хэтэрч хугацаа хойшлсон бол ерөөсөө геотехникийн нөхцөл байдлаас болсон. Тэгээ бид нар нөгөө урчилж харж болохгүй геологийн тогтцоос болсон. Тэгэхээр нөгөө өөрсдөөс нь хамаарахгүй хүчин зүйлсээс болж байна гэдэг тайлбарыг хийгээд гэтэл тухайн үед оюутлага төсөл дээр ажиллаж исэн зарим хүмүүс үгүй тийм шээ. Энэ бол яг геотехникийн нөхцлөөс болоогүй. Энэ бол ерөөсөө Rio Tinto компани менежментийн алдаанаас болсон гэдэг. Тэгэхээр ийм эргэлзээтэй мэдээлэлүүд аяг гараад тэгээд засгийн газрын ажлын хэсгийн хувьд бас тавьсан шаардлага юу вэ гэхээр за энэ одоо Rio Tinto-гийн хилээд байгаа тайлбар үнэхээр бодтой юу гэдгийг хэдүүлээ гэхлээр шалгая. Тэрний дараа та нарын энэ хүсэж байгаа нэмэлт одоо 2 тэрбум Америк долларын санхүүжилт авах. За тэгээд тэ бусад асуудал дээр ингээд ярья гэдэг. Тэгээд засгийн газрын ажлын хэсэг тухайн үед шаардлага албан бичиг явуулаад тэгээд манай төлөөлөл өдөрцөн өвлийн гишүүдээр бас дамжуулаад оюутлахын төлөөлөл өдөрцөн өвөлд бас тогтоолын төсөл оруулаад энэ далдуурхайн зардал хэтэрч хугацаа хойшлсон асуудал дээр хөндлөнгийн шинжээчийн баг томилж ажилласан. За тэгээд харамсалтай нь хөндлөнгийн шинжээчийн баг 21 оны 8 сард дүгнэлтээ гаргаад дүгнэлт нь юу гэж хэлсэн бэ гэхээр Rio Tinto компанийн тайлбар бол буруу байна. Энэ геотехникийн нөхцөл байдал гэдэг бол худлаа. Харин Rio Tinto компани менежментийн алдаа, төлөвлөлтийн алдаа, худалдаа авах ажиллагааны одоо буруутай шийдвэрүүдээс болоод зардал хэтэрч хугацаа хойшлсон байна гэдэг. Тэгээ бид нараас энэ асуудлыг Rio Tinto тавьсан л да одоо та нар ингээд хэлсэн ярьсан чи худлаа болчиход байна шүү дээ. Тайлбар хийх үгээд. Тэгсэн тэгэл өөдөөс олигтой тайлбар хийхгүй. Тэгээд нэг яриа хэлцээний санал гэсэн албан бичиг ирээл тэр саналдаа юу хэлсэн бэ гэхээр за бид нар ингээд энэ зардал хэтэрч хугацаа хойшлсноос болоод Монгол улсад ирэх үр өгөөж маш хэмжээгээр буурч байгаад одоо ойлгож байна. Та нартай адилхан санаа зовж байна те. Тэгээд танаа улсын нөгөө оюутлах төсөлд эзэмшдэг 34% ноогдох өөрийг 70% тэглэе гэдэг одоо яриа хэлцээний ихний санал ирж ирсэн гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд оюутлах төсөл дээр заашгүй анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр Rio Tinto компани биднэрт бас энэ төслийн явцын талаар, төслийн үр ашигын талаар үнэн зөв бодтой мэдээлэл өгч гинүү.
Энэ мэдээллийг бид нар бас гадаадын одоо бас их сурвалжтай нэгтэлж байн бас шалгаж явах ёстой гэж би бол хуульч хүний хувьд боддог. Хардаг одоо миний өөрийн ч гэсэн одоо ажиллаж байсан туршлагаас харахад Rio Tinto компани манай улсад өгж байгаа одоо засгийн газарт нь өгж байгаа мэдээлэл штэ маш их ерөнхий байдаг, дүн шинжилгээ хийх боломжгүй. За яг өөрсөнд нь хэрэгтэй шийдвэрийг гаргуулах гээд хэрэгтэй маш их өөдрөг төсөөлөлтөй мэдээлэл өгдөг. Тэгээ ингэснээрээ бас яг бидний нөгөө шийдвэр гаргах процесс бас их сөргөөр нөлөөлөд байдаг гэж хэлж болно. Тэгээ бид нар нөгөө авж байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаж шийдвэр гарч байгаа штэ. Тэгэхээр өмнө нь ч гэсэн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө Дубайн гэрээ байгуулахаас ч өмнө бас айгүй тийм өөдрөг төсөөлөл өгдөг лээс юм байна гэж би ойлгосон. За одоо бидний хувьд бол анхны магадгүй том хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл оюутлага тийм ээ. Тэгэхээр алдаа гарсан байх магадлал нь сая хоёулынх нь ярианаас гарч ирж байна гэж би дүгнэж байна л да. Өөрөөр хэлэх юм бол биднэрт байгаа сул тал бол гэрээ хийх тэр үеийн одоо хууль эрх зүйн орчин сул байжээ, муу байжээ. Хариуцлага тооцох механизм байхгүй байжээ. Тэр бүтээл өчтөрийн жагсагчдаас гарч байгаа одоо шаардлагын хамгийн нэгдүгээр тээзүү гэдэг юм хийгдээгүй. Тэгэхээр нэг техник эдийн засгийн үзүүлэлт байхгүй учраас үр ашигын тооцоол гараагүй байх магадлал өндөр байгаа байхгүй юу. Тэгэхээр бид 34% хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс яагаад өнөөдөр үр ашгаа хүртэх одоо 13 жилийн дараа 15 жилийн дараа 30 жилийн дараа 51% та хүрнэ гэсэн юм зорилго тавьсан байгаа бол тэр хоорондох үе шаттай үр ашигын тооцоол байхгүй эсэргээрээ 34% та тохирох хөрөнгө оруулалтын зээл аваад тухайн зээл нь маш өндөр хүртэй зээл аваад зээлийн өрийн сүлжээнд орчвоо. Тэгэхээр бид нар Rio Tinto-гийн асуудлыг бол хангалттай хөндөд тавьсан. Тэд нар одоо нэгэн хийгдсэн гэрээнүүдээс үндэслээд одоо хариуцлага хүлээхгүй бултаад яваад байна шүү дээ. Тэгвэл бид ямар алдаа гаргасан бэ гэдгийг та яг хууль эрх зүйч тэр тусмаа олон улсын одоо энэ гэрээ контрактор ажилтдаг хүний хувьд Монголын засгийн газар нийт иргэдэд төлөөлж гэрээ хийхдээ ямар алдааг одоо гаргацын тэрийг одоо бид яаж засах юм? Бидний хувьд аашгүй анхаарах ёстой юм. Тухайн үед яг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явц төв тухайн үед өгчээсэн мэдээлэл нь өнөөдөр одоо байгаа бодит байдалтай хэр нийцэж гэнэ вэ гэдэг дээр түн шинжилгээ хийх хэрэгтэй. За тэгээ маргаан дагуулад байгаа ялангуяа татврын маргаан үүсгэж байгаа асуудлууд дээр бас нэлээд сайн судлаад цаашид маргаан үүсэхгүй байх чиглэлээр гэрээг ерөн шинжлэх хэрэгтэй. Миний хувьд бол гэрээг шинжлэх цаг нь болсон гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр анх энэ 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хийх үеийн төсөөлөл, суур одоо мэдээллүүд өнөөдөртөө харьцуулахад шал өөр болсон байгаа. Тэгээ анх Rio Tinto компанийн төслийг 5 тэрбум Америк долларт багтааж дуусгах гэдэг амлалтыг өгч ирсэн. Харамсалтай нь энэ амлалтандаа хүрээгүй. Нөгөөтөөгөр бид нар 5 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтын зардал гарах юм байна гэд маш хэмжээний татврын хөнгөлт чиглэлд өгсөн байгаа. Тэгсэн. Энэ татврын хөнгөлт чиглэлд нь харамсалтай нь өнөөдөр энэ төсөл чи бараг 10 тэрбум Америк долларын өртөгтэй болчиход байна шүү дээ. Тэгээ трийгээ дагаад манай улсад төлөх татврын хэмжээ бүр эрс буурсан. Тэгэхээр нөгөө суур ингээд таамаглал мэдээллүүдэнтэй өгөгдлүүд нь зөрчгөөр ямар ч гэрээг бас бид нар эргэж харах боломжтой. Ялангуяа урт хугацаагаар байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээч 30 жилийн хугацаатай байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний бас нэг асуудал юу гэхээр энэ гэрээг дүгнэх болон гэрээний хэрэгжилтийг эргэж харах механизм байдаггүй. Ерөөсө байгуулсан гэрээгээ л хэрэгжүүлээд яваа гэдэг. За мэдээж хөрөнгө оруулагч одоо гадаадын хөрөнгө оруулагч талын хувьд Rio Tinto компанийн хувьд бол тэгээд нэгэнд гэрээ байгуулсан гэрээгээ та нар одоо тэг хүндэтгээд одоо ингээд өөрчлөхгүйгээр явъя гэдэг. Тэгэхээр нэг өөрсөндөө давуу байдал бий болцсон гэрээгээ өөрчлөхгүй байх одоо шаардлагыг мэдээж Rio Tinto компани тавьдаг. Гэхдээ олон улсын бизнесийн зарчимд ялангуяа урт хугацааны гэрээ байгуулвал тухайн гэрээг хэрэгжүүлэх явцад нөхцөл байдал өөрчлөгдөөд нөхцөл байдал өөрчлөгдснөөс болоод аль нэг талд тухайн гэрээний хэрэгжилт маш сөрөг үр дагавартай ашиггүй болох юм бол тухайн гэрээг дүгнээд өөрчлөх боломжтой. Тэгэхээр огт одоо өөрчлөгддөггүй гэрээ гэж бол байхгүй. Тэгэхээр энийг бол Английн одоо гэрээний эрх зүйч зөвшөөрдөг, Америкт зөвшөөрдөг, олон улсын одоо гэрээний эрх зүйн үндсэн суур зарчмууд ч гэсэн зөвшөөрдөг. Тэгэхээр гэрээ байгуулах үеийн суур одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн бол
эргэж харах боломжтой. Нөгөө талаар хоёр дахь аюул том асуудал нь бидний хувьд бас Rio Tinto компанитай ерөөсөө хариуцлага ярьж чаддаггүй асуудал бол авилга хээл авахын асуудал байгаа. Хэрвээ үнэхээр оюутлогын гэрээнүүдийг байгуулахад Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлж, хууль бусаар нөлөөлж те өөртөө давуу байдал бий болгосон гэрээг ингээ байгуулж чадсан бол бид нар бас Rio Tinto компанитай зайлшгүй хариуцлага ярих ёстой. За тэгээд гэрээ хүчингү болох нэг үндсэн суур нөхцөл бол яалтчгүй авилга хээл ахвалын асуудал байгаа. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Хууль бус одоо зүйл хийгээд өөртөө давуу байдалтай гэрээ байгуулад те энэ гэрээгээ бас давуу байдлаа хадгалж үлдэх гээд одоо хүртэл ингээд лобби хийгээд нөлөөллийн үйл ажиллагаа явуулаад байна гэдэг чинь өөрөө Rio Tinto компаниас хариуцлагатай байхыг бид нар шаардах бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь засгийн газрын яг ажлын хэсэг өнөөдөр бас яаж ажиллаж байна гэдэг дээр би бол одоохоор мэдээлэлгүй байна. Тэгээд яг тавьж байгаа шаардлагууднаас монголчуудын эрх ашигт бүрэн нийцэж байна уу? За өмнө нь бол бид нар ногдлошиг авах шаардлагыг тавих боломжгүй байсан. Ягаад гэвэл Rio Tinto компанийн далдуурхайн бүтээн байгуулалт дуусаагүй хөрөнгө оруулалтын зардал их гарч ирсэн. Нөгөө төгөөр манай улсын нөгөө 34% ногдох үр 2021 он тэглэгдэх хүртэл хугацаанд бид нар ногдлошиг авах асуудал хөндөж чаддгүй байсан. Өнөөдөр 2026 онд нөхцөл байдал маш өөр болсон байна. Дэлхийн зах зээл дээр зэс алтны үн түүхэн дээд хэмжээнд байна. Үүнийгээ дагаад оюутлог компанийн ашигтай ажиллагаа нэмэгдэж байна. Энэ жил хүлээгдэж байгаа одоо үзүүлэлтээр нийт орлого нь 40-50% нэмэгдэхээр байна. Ногдол ашигт харааж болох ашиг 5 тэрбум Америк доллар давхаар байгаа. Тэгээ энэ бол олон улсын шинжээчдийн хийсэн судалгаа. Тэгэхээр оюутлог компани бол маш ашигтай төсөл бага зардалтай, нөөц ихтэй, нөөцийн нөгөө дотор зэсийн баяжмалдах зэсийн бол алтны агуулга ихтэй. За тэгээ хамгийн гол суурь асуудал нь юу вэ гэхээр бид нар хизээ өөр өгөөж хүрдэг юм бэ? Тийм. Гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй. Засгийн газрын ажлын хэсгийн хувьд заашгүй анхаарах хэрэгтэй юм. Монголчуудын хувьд хамгийн ашигтай хувилбар юу вэ? Бид нар ямар шаардлага тавьж яаж монголчуудынхаа эрх ашигыг хамгаалах юм бэ? Тэгэхээр мэдээж 2026 он 5 тэрбум Америк долларын ногдол ашиг тарааж болох үец ашигтай ажиллаж байгаа компанийн хувьд бид нар өнөөдөр ногдол ашиг хуваарлал гэдэг шаардлагыг тавих бүрэн боломжтой. Бид нар өмнө нь тавьж чаддгүй байсан шалтгаан нь нэгдүгээр оюутлогын бүтээн байгуулалт дуусаагүй зардал хөрөнгө оруулалтын зардал ихтэй байсан. За тэгээд 34% ногдох өрөө бид нар одоо тэглүүлсний үр дүн юу вэ гэхээр өнөөдөр ашигтай ажиллахад бид нар ногдол ашиг авах шаардлагыг тавих бүрэн боломжтой. Тэгэхээр засгийн газрын ажлын хэсгийг би бол ногдол ашиг авах шаардлагаа тавиач. Нөгөөтэйгөр оюутлогын одоо үр өгөөжийг одоо Rio Tinto компани ганцаараа аваад байна. Тэгэхээр 34% эзэмшдэг монголчууд ч гэсэн хангалттай хэмжээний үр өгөөжийг өнөөдөр авах ёстой. Бид нар одоо 10 жил хүлээгээд одоо оюутлог компанийн болоор Rio Tinto компани өгж байгаа тайлбар чинь тийм шүү дээ. Та нар 34% да 2035-36 оноос эхлээд ногдол ашиг авна гэдэг. Тэгээ энэ чинь ер нь бол биднийг хүлээгээд суужээ гэж хэлж байгаа байхгүй юу? Гэтэл бид нар уг нь өнөөдөр 34% ямар нэг өөр төлбөргүй эзэмшиж байгаа. Оюутлог компани өнөөдөр ногдол ашиг хуваарлах шийдвэр гарлаа гэхэд монголчууд бид нар 34% ногдох ногдол ашиг авах бүрэн боломжтой эрхтэй. Тэгэхээр энэ одоо өр өгөөжийн асуудал дээр бас бид нар цаашгүй анхаарах хэрэгтэй юм нөгөө монголчууд бидний гэлдэг зөөр үгээд гэжтэй маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэх тээ. Тэгэхээр мөнгөний үнцэн гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр Rio Tinto компани ганцаараа энэ том төслөөс бүх ашигыг нь хүртээд тий бүх ашигыг нь одоо зээлийн хүү, хүүгийн хүү, менежментийн төлбөр, баталгааны шимтгэлгээл байж болох бүх ингээл зардал шингээгээл өөртөө шилжүүлж аваад авах ёстой мó. Харин манай засгийн газар шаардлага зөв тавиад ногдол ашиг авах боломжтой болцсон байхад ногдол ашиг авах шаардлага тавиач л гэдэг асуудлыг хөндөж байгаа. Цаашлаад мэдээж татврын маргаан гэж ярил маш одоо өргөн хүрээтэй сэдв болно. Бид нар 2013 оноос хойш ер нь энэ оюутлогын үйл ажиллагаа эхэлснээс хойш олборлолтын үйл ажиллагаа зэсээ экспортлж эхэлснээс нь хойш л татврын маргаантай байгаа. Тэгээ энэ татврын маргааныг бид нар бас Монгол улсын талд шийдэгдэхгүй одоо энэ лаунданд үргэлжилж байгаа арбитрийн маргаан дээр ялагдах юм бол айгүй том асуудал нь вэ гэхээр бид нар оюутлог компаниас ашигын татвар авахгүй байх хэмжээнд сөрөг үр дагавартай.
Тэгэхээр өнөөдөр одоо энэ маргалдж байгаа татврын хэмжээ ер нь бол нийт үнийн дүнгээрээ бараг 2-3 их 80 болцсон байгаа. Нөхөн ноогдуулах одоо тэр нөгөө татврын акт нь. Гэхдээ яг суур ингээд нөгөө нэг маргааных нь асуудлыг аваад үзэхээр ирээдүйд Монгол улсад төлөх 15 их 80 төгрөгийн татврын асуудал яригдж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ Монгол улс энэ арбитрийн маргаанд ялагдвал бид нар нөгөө бороогийн алтны ордын гунигтай түүхийг тавтах гэдэг байгаа байхгүй юу? Тухайн үед чинь 50 тонн алтны нөөцтэй байсан бороогийн алтны ордыг чинь доктортой байдлын гэрээ байгуулад ашиглуулсан. Тэгээд доктортой байдлын гэрээн дээрээ 3 жил 5 жилийн хугацаатай л үдэ татвараас чөлөөлцсөн. Манай улс татвар авахгүйгээд. Тэгсэн яг тэр нөгөө татвараас чөлөөсөн хугацаанд хамгийн одоо өргөн болсон үр ашигтай хэсгийг нь олборлоод тэгээд дараа нь бол илүү нөгөө зардал ихтэй олборлох хэсэг нь одоо үлдээд тэгээ манай улсад бараг татвар төлөөгүй тэр 50 тонн нөөцтэй алтны орд дууссан шүү дээ. Тэгэхээр надад яг хуульч хүний хувьд ялангуяа ингээд дэлхийн одоо томоохон зэсийн ордыг хэрхэн ашиглаж гин тухайн орон нутгтай улстай ямар одоо үр өгөөжтэй байна гэдгийг аваад үзэхээр оюутлогын төсөл маш чамлахаар ер нь бол Монголд ямар ч ашиггүй болсон. Энийг бид нар ингээд энэ даруй өөрчилж засахгүй бол яг 10 жилийн дараа ямар дүр зурагтай байх вэ гэхээр оюутлогын ордын хамгийн үр өгөөжтэй өрн болсон хэсгийг нь олборлоод бүх ашгийг нь Rio Tinto аваад за тэгээ 2035-36 оноос Rio Tinto компаниас ямар ингээд асуудал төлөвлөж гин гэж одоо бас харж байна гэхээр Америкт Аризона мужид маш том одоо зэсийн орд ашиглалтанд оруулах гэдэг ажиллаж байгаа. Тэгээ тэнд бол нутгийн нөгөө уугуул иргэдтэй маргаантай индианчуудтай газрын маргаантай байгаа. Энэ маргаан нь бол ер нь бол шийдэгдээд 2035-36 оноос Аризонад Resolution гэдэг том төслийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. Тэгэхээр оюутлогын компани дээр өнөөдөр одоо ямар дүр зураг вэ гэхээр Rio Tinto компани дараагийн 10 жилд олж болох бүх одоо ашгийг нь өөртөө аваад тэгээд дараагийнхаа төсөл дээр одоо ер нь ингээд бэлдээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний хувьд анхаарах хэрэгтэй юм Rio Tinto компани ашигтай ажиллаж байгаа энэ үед нь бүх ашгийг нь аваад байхад нь бид нар ч гэсэн яагаад ашгаа хүртэхгүй үлдэх ёстой бэ. За 2035-36 оноос хойшоо бас ямар дүр зураг гарах вэ гэхээр оюутлогын дараагийн одоо бүтээн байгуулалтын үе шат эхэлнэ. Тэгэхээр нөгөө капитал зардал нь үргэлжлээд нэмэгдээд эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоо бол капитал зардал одоо байхгүй хамгийн одоо бага зардалтайгаар урсгал зардал нь одоо бага зардалтайгаар олборлох үе нь явж байна. Тэгэхээр яг хөө гэрээ гэд ярихаар нөгөө гэрээгээ өөрчлөхгүй байх одоо ашиг сонирхол ихтэй Rio Tinto компани. Тэгэхээр бид нар нөгөө гэрээг нь өөрчлүүлэе гэхлээр айгүй их улс төр хийдэг, айгүй их нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ ер нь айгүй хэцүү юм байлээ л да яг ингээд засгийн газар ажлын гишүүнээр ажиллах. Би бол энийг ерөөс амархан ажил гэж бол хэлэхгүй. Тэгээ тухайн үед бид нар маш их хэрүүл хийдэг байсан. Маш их одоо шаардлага тавьж ээж нэг юм хөдөлдөг компани байхгүй юу. Тэгэхээр засгийн газрын ажлын хэсгийн хувьд маш хатуу шаардлага тавиад тэгээ хамгийн гол нь манай улсын эрх ашигт одоо нийцэх манад ашигтай байж болох бүхэл боломжит хувилбаруудыг судлаад тэгээ Rio Tinto компанид бас шаардлага сайн тавьж ажиллах хэрэгтэй. Тэгээ харамсалтай нь сүүлийн үед ингээд гарч байгаа мэдээллүүдийг харахаар сангалтай хэмжээний бас бид нар шаардлага тавьж чадахгүй байна. Нөгөө төгөөр бас ажуулдар эрс баялагын сайд амним сайтыг хэлж байгаа ингээд мэдээллүүдийг аваад үзэхээр айгүй худлаа мэдээлэл олон нийтэд өгöd байгаа надад харамсалтай санагдаад байгаа. Тэгээд би бас яагаад ингээд мэдээлэл бас хийгээд байгаа вэ гэхлээр ядаж иргэдтэй үнэн зөв мэдээлэл өгөөч. Монголчууд бид нар үнэн зөв бодтой мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ялангуяа ажил хариуцж байгаа нийтийн албан тушаалтан буруу мэдээлэл өгöd байгаад бол би хамгийн их дургуутж байгаа. За одоо солонгоо хоёлаа Rio Tinto гэж компаниг ер нь товч танилцуулъя. Ямар учиртай компани бэ? Ер нь энэ одоо манай оюутлогоор хэрэгжүүлж байгаа арга барилаараа өөр дэлхий дээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ерөнхийдөө яагаад энэ манай улсыг одоо гэрээгээр бид нар бол ингийн хүмүүс ярьдаг шнэ гэрээгээр халах авчилж одоо нэг харилцаа үсээд заллиж байгаа юм шиг тийм ийм төгсөрцөн байдлыг үзүүлээд гэхдээ бид нар мэдээл таны хэлдгээр хомос байсан учраас иргэдч ойлгохгүй хожигдож байна л да. Тэгээ энэ хожигдолд Rio Tinto бол
зөвхөн өөрийнхөө тоглолтоор ялалт байгуулад яваад байна уу? Эсвэл манай улс төрчдийн таны түрүүний хэлснээр авилга ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн гаргаад байгаа шийдвэрээс болоод байна уу? Одоо дараагийн танд та бүхний үргэлжлүүлээд явж исэн тэр арбитрийн шүүхийг үргэлжлүүлэн залгамжлаад явах хүмүүс нь мэдээж ажлын хэсгийн алба байж таараад тэдний байгаа хандлага одоо ер нь ялалт авчрах үр дүн байна уу? Гордлого байна уу? Одоо хэл хэцүү байна л да. Маш олон мэдээлэл ингээд харин ийм хүмүүс гарч ирж одоо ард түмэндээ мэдээлэл өгч чад би бол талархаж байгаа. Олон хүн мэдчихэж энэ өөрчлөлтийг авчрах юм байна. Тэгэхгүй л үе үеийн одоо эрх мэдэлтэй ажил хийж байгаа хүмүүс бол нууцлын байдалтай далд болохоор хүн сонирхож мэдхгүй юу болоод байгааг мэдхгүй нүд харанхуй байгаа байхгүй юу тийм. Rio Tinto компани бол үндэстэн дамс уулуурхан корпорац, уулуурхан компани. За тэгээд бидний хувьд бас Rio Tinto компанийн стратеги төлөвлөгөө ер нь бол тэ бизнесийг нэлээд сайн судалсан. За яриа хэлцээний хамгийн чухал зүйл бол нөгөө талаа ширээнийхээ нөгөө талд сууж байгаа компанийг сайн судлах хэрэгтэй. Бид нар Rio Tinto компани стратеги төлөвлөгөөг сайн ойлгож ээж, зорилгыг ойлгож ээж яриа хэлцээндээ сайн бэлдэнэ. За Лондон, Австралийн Мельбурн хотод төв офис нь байдаг. За тэгээд дэлхийн одоо олон улсад бас үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад бол яг тухайн үед 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад одоо ер нь бол орж ирсэн гэж хэлж болно. Тэгээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явцад бол Rio Tinto компанийн төлөөлөл маш идэвхтэй оролцсон. Тэгээд тухайн үед оюутлага компанид бол яг хөрөнгө оруулалт хийсэн компани Ivanhoe Mines гэдэг Канадын хөрөнгө оруулалт компани байсан. За Ivanhoe Mines-ийн гол үүсгэн байгуулагч Роберт Фридланд гэдэг хүн ерөнхийдөө оюутлага төслийг одоо ашиглалтанд оруулах хэмжээний хангалттай хэмжээний мөнгөтэй байгаагүй. Тэгээд том одоо уулуурхан компани оруулж ирж тэгээд тэр компанид бас хувиа худалдаад ашиг хийгээд гарсан байгаа. За тэгээд бид Rio Tinto компанитай үлдсэн. За Rio Tinto компани бол ер нь үндсэн бизнес нь төмрийн хөдөр гэж хэлж болно. Нийт орлогынхоо нийт ашигынхаа бараг 70-80% зөвхөн төмрийн хөдрийн салбараас тэр дундаа Австралид байдаг Pilbara гэдэг ордоос олдог. За тэгэхээр Rio Tinto компанийн хувьд зэсийн салбарт бас тоглогч болох үндэстэн дамс уулуурхан корпорацийн хувьд одоо ялангуяа одоо нийлэлт буураад эрэлт маш их өсөж байгаа. Зэсийн салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх нь чухал. Энэ төсөл нь бол оюутлага төсөл. Rio Tinto компанийн хувьд өөр томоохон зэсийн төсөл байхгүй одоогоор 2035 оноос хойш Америкт өөр нэг төсөл ашиглалтанд орж байгаа. Тэгэхээр ингээ аваад үзэхээр Rio Tinto компани хичнээн том компани байлаад хичнээн одоо олон улсад үйл ажиллагаа явууллаа гэд оюутлага төсөл бол тэдний хувьд стратегийн чухал төсөл нэг. Хэрвээ оюутлага төсөл байхгүй бол энэ компани өөрсдөө ер нь бол төмрийн өдрийн компани л гэж одоо хэлэхээр байгаа байхгүй юу. Тэгэд энэ жил бас үйл ажиллагааныхын тайлан гарсан байсан. Ерөөсөө энэ компани зэсийн одоо портфолио гэх юм уу яг зэсийн салбарт явуулж байгаа үйл ажиллагаанд ерөөсөө л оюутлага төслөөс хамаарч байгаа. Тэгэхээр оюутлага төсөл бол маш чухал төсөл учраас бидний хувьд нэг анхаарах ёстой зүйл нь Rio Tinto компани шаардлага тавиад Rio Tinto компани Монгол улсаас гараад явчихна гэж ерөөсөө бодох хэрэггүй. Харин ч бид нар Rio Tinto компани шаардлага сайн тавьж оюутлага төслийг ашигтай ажиллуулах хамгийн гол нь монголчуудад бас үр ашигыг өгөх шаардлагыг зайлшгүй тавих ёстой. Энэ шаардлагыг бид нар хамтдаа тавьж чадахгүй байх юм бол би түрүүнд дурдсан нөгөө өргөн дуусаад Rio Tinto компани бол ер нь бол гарч явахад бэлэн болох гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө Rio Tinto компанийн бас үйл ажиллагаан дээр бидний зайлшгүй анхаарах ёстой зүйл маань Rio Tinto компани Монгол улсад төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд зохисгүй байдлаар нөлөөлж байна уу? Лоббигоод явуулж байна уу? За би бас зохисгүй байдлаар гэдгийг нь тодтогч хэлээд байгаа нь хууль бусаар гэсэн үг тийм. Тэгэхээр энэ байдал хэрвээ байгаад тах юм бол бид энэ гэрээг ерөөсөө шинжилж чадахгүй, өөрчилж чадахгүй, энэ төслийг Монголд ашигтай болгож чадахгүй. Тэгэхээр цаашдаа оюутлага компаниас Rio Tinto компани зээл болон зээлийн хүүд бараг 20 тэрбум Америк доллар авах гээд хүлээж байгаа. Одоо өнөөдөр авсан одоо оюутлага компани авсан зээл нь 6 тэрбум Америк доллар байлаа гэхэд хоримтлагдсан хүү нь аль хэдийн 7 тэрбум Америк доллар болсон. Тэгээ энэ хүүгээс хүү улирал болгон бодогдоод байгаа учраас хүү нь маш их нэмэгдэж байгаа.
Тэгэхээр 10 хэдэн тэрбум Америк долларын зээлийн хүү ингээд авна гэж тооцоод ашгаа хийнэ гэж бодоод сууж байгаа компанийн хувьд нэг 5 сая доллар 6 сая долларыг Монголд ингээд нөлөөллийн үйл ажиллагаанд зарцуулах нь одоо аль нь ашигтай вэ гэдээ аваад үзэхээр мэдээж нөлөөллийн үйл ажиллагаа хийх нь ашигтай байгаа байхгүй. Тэгэхээр би бол яг өөрөө засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж исэн хүний хувьд за тэгээд ерөнхий болж байгаа процессыг ялангуяа манай улс төрд болж байгаа процессыг аваад харахаар Тинтогийн нөлөөллийн ажиллагаа бол маш бодиттой маш хүчтэй. Тэгээ энэ дээр бид нар заашгүй анхаарах хэрэгтэй. Тэгээ бид нар хамтдаа шаардлагаа сайн тавиад монголчууд бид нар хамтдаа шаардлагаа сайн тавиад засгийн газартаа шахалт үзүүлээд яг монголчуудад хэрэгтэй яриа хэлцлийг та нар хийгээд тгээ. Битгий цаг алдаад тий. Битгий ингээд үйл ялэг одоо тий жижиг асуудал дээр анхаарлаа төвлөрүүлээд тий. Яг бодиттой асуудалтай анхаараач гэдэг шаардлагыг хамтдаа тавьж чадах юм бол нэрээ Тинтогийн нөлөөллийн одоо үйл ажиллагааг сарниулнаа. Ингэж чадахгүй бид нар ингээд зүгээр хараа суугаад ах юм бол ер нь бол манай улсын одоо яг өнөөдрийн байгаа ингээд дотоодын улс төрийн тэмцэл те манай одоо Монгол Ардын намын одоо хуваагдал үүнийг одоо бас яг улс төрийн эрх мэдэл хадгалах зорилгоор ашиглаж байгаа ингээд юуг нь харахаар ойлгох төсөл дээр бас хангалттай ажил хийхгүй нү гэдэг бас болгоомжл над байгаа. Манай тууз бол нэг тийм юу байхгүй юу? Нөлөөлөл байхгүй юу? Тууцын 3 гишүүн. Одоо хамгийн сайн ажиллаж байсан тууцын гишүүнээ чөлөөлсөн шүү дээ. Одоо Баясгалан гээд уг нь бид нар тухайн үед сонгон шалгуулалтаар ажилд авч ирсэн. Тэгээд хөрөлсөх ерөнхийлөгчийн одоо яг тэргүүлжсэн засгийн газрын үед ойлгоо дээр анх удаага сонгон шалгуулалт зарлаад ган очор Баясгалан гээд 2 мэргэжилтнийг бид нар тухайн үед сонгон шалгуулад ойлгоны төлөөлөл төрсэн зөвлөлийн гишүүдээр томилж ирсэн. Ган очор бол уулуурхаан чиглэлээр мэргэжсэн. Баясгалан бол санхүүгийн чиглэлээр мэргэжсэн мундаг мэргэжилтэн. За тэгээ Баясгалан аудит санхүүгийн хороог нь ахалж ажилладаг байсан. Тэгээд харамсалтай нь Замнартар ерөнхий сайдын үед бол засгийн газрын шийдвэр гаргаад Баясгалан чөлөөлсөн. Ер нь бол сайн ажиллаж байсан хүмүүсээ бид нар үргэлжлүүлж ажиллуулах ёстой л доо. Тэгээд мэдлэг чадвартай мэргэжилтнүүдээ уг нь алуулах ашиглах хэрэгтэй. Тэгээ харамсалтай нь бас оюутлог компани төлөөлөл төрцөвлийн дарга Шон Хинтон гэдэг гадаад хүн байдаг. Тэр хүн засгийн газар руу хэд хэдэн удаа алт мичиг явуулж ирсэн юм билэ. Баясгалан гэдэг хүн хэвлэлээр мэдээлэл өгөөд компани нууц задруулаад байна. Тэ компани нууц задруулаад байгаа учраас ер нь бол засгийн газрын анхааралтай авч одоо баг хариуцлага тооцгээд тэгээ яг би бас энэ айгу цогсгүй зүйл болсон л гэж боддог л доо. Тэг яагаад Тинто компанийн томилсон төлөөлөл төрцөвлийн гишүүн Монгол Улсын засгийн газрын томилсон төлөөлөл төрцөвлийн гишүүний талаар гомдол гаргаад тэг хамгийн гол нь яг тэр гомдлын дагуу арга хэмжээ аваад чөлөөлсөн. Тэгэхээр ер нь бол яг бас манай Монгол Ардын намын бас удирдлагуудыг би бас хариуцлагатай байгаасаа гэж бодож байгаа. Тэгээд Ардын намын бас нэг яалтчгүй нэг би бол ингээд хувийн хувьд харж байгаа асуудал юу вэ гэхээр олон жил засаг бариад бас яалтчгүй одоо улс төрийн эрх мэдэлтэй байгаад тэрэндээ их ирдээд тэгээд монголчуудынхаа нийтлэг эрх ашигыг бодохгүй болцсон болов уу гэдэг болгоомжл их төрдөг болцсон. Тэгэхээр бас засгийн газрын гишүүн сайдаар ажиллаж байгаа манай намынхан бас их хариуцлагатай байгаа ч гэж би хэлмээр байгаа. Ялангуяа Дамним сайд бол манай Ардын намын удирдах зөвлөлөөр ороод засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол Ардын намынхан ч гэсэн би ч гэсэн одоо намын баг хурлын гишүүний хувьд манай нам бас ард иргэдтэй өгсөн амлалтандаа хүрэх ёстой. Энэ дотоодын улс төрийн тэмцлийн одоо ингээ болмоор байна тий. Ингээд бид нар яалтчгүй анхаарах зүйл маань ажил хийх хэрэгтэй байна. Үр дүн гаргах хэрэгтэй байна. Одоо ч юм бол ер нь бол сүүлийн үед бол зүгээр л хоорондоо тэмцэл хийгээл тэгээ нэг хоорондынхоо тэмцэлд маш их хугацаа алдаал нэг баг хаатын үед гэдэг шиг л болоод шүү дээ. Бусд нь завшаал тий гадаа. Тэр хооронд гадаадын компани завшиж шүү дээ. Тинто компани завшиж जैन. Бидэрт одоо ямар ч үр өгөөж байхгүй байна. Давуу тал байхгүй байна. Баяр цогтын талаар нэг юм асууя. Оюутлогын гэрээг анх хийхэд хамгийн их үүрэг оролттой ажилласан хүн сангийн сайд байсан тий. Одоо бол юу гэж хэлдэг вэ гэхээр тэр сонсгол дээр ч хэлээд тах шүү байсан. Энэ гэрээ бас сайжруулад үе үеийн засгийн газар явчих боломжтой юм хийгээгүй нь тэдний алдаа гэдэг. Гэтэл нөгөө гэрээ маань нэгэн төвзөглөгдчихэд нөгөө нөхдөд буруу харчаад байна шүү дээ. Бүх боломжийг ашиглачаад. Тэгэхээр энэ хүний хувьд хизээ нэг цагт ингээл одоо ерөнхий нарийн бичгийн дарга болцсон байна. Сонгуулийн ирнэ энэ факт мөнхийн байх уу эсвэл үнэхээр тэр хүний хэлээд байгаагаар засч болох юмыг засахгүй яваад байв энэ олон жилийн засаглалын удаагийн намынхан. Надад бол Ардсан намын ерөнхий нарийн бичгийн дарга баяр цогтгүй
Рио Тинтогийн нөлөөллийн агентчиг ажилтдаг юм шиг санагддаг. Ерөөсөө Рио Тинто компани байр суурийг байнга давтдаг. За сонсголын үеэр ч гэсэн хилжсэн хит хитэн одоо зүйл нь ерөөсөө Рио Тинто компаниг хүсэж байдаг зүйлсийг хэлж байгаа. За онтроо дээр бол монголчууд онтроогийн 34%-ийг эзэмшээл болчих юм биш үү? Ямар ч асуудалгүй юм биш үү гэж хэлэх жишээ нь энэ бол тийм энгийн асуудал биш. Хоёр дахь асуудал нь татврын маргаан дээр эвлэрчмээр л юм биш үү? Тохиролцоход яадаг юм гээл. Тэгэхээр ерөнхийдөө ингээд үеийн засгийн газар бидээж манай төрийн албан хаагчид асуудлууд нь маш сайн мэддэг. Ер нь бол яаж засах ёстойгоо сайн мэддэг. Харамсалтай нь энэ ажлыг хийлэгдэх байхгүй юу? Тэгэхээр Рио Тинто яагаад Монгол улсад бас энэ давуу байдлаа хадгалаад байгаа гэхлээр манай дотоодын улс төрчдийг худалдаж аваад тэгээд тэр дотоодын улс төрчид нь Рио Тинтод үйлчлээд байдаг юм аа. Тийм болохоор бид нар бас үр дүнд хүрэхгүй байгаамаа. Тэгэхээр хэрвээ одоо баяр зохицохой улс төрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх гээ те одоо ингээд идэвхтэй байгаа бол ядаж оюутлахоо төсөл төр битгий юм яриа гэж би хэлмээр байгаа. Тэр хүн одоо яг хийдгээ хийцэн те тухайн үед 2009 онд одоо ингээд те өнөөдрийн ингээд их хил ам хэрүүл орол болсон одоо яриа хэлцээ хийсэн байна. За ашиг сонирхлын зөрчил байсан уу байсан байна. Зөндөө асуудал байсан байна. Гэхдээ би энэ хүнээс одоо бас ингээд үргэлжлүүлж улс төрт одоо ингээд одоо оролцож байгаа идэвхтэй болж байгаа бол ядаж оюутлогоо дээр дугуй ачгаа. Тэгээ ярих болгондоо Рио Тинтогийн байр суурийг хамгаалж яриад байгаа байхгүй юу? Эсвэл Рио Тинтод ингээд юу гэж одоо яг ингээд ашигтай байх бүхэл хувилбараар баяр зохицох гэдэг хүн яриад дуурч байгаа. Тэгэхээр би бол энэ дээр миний хамгийн бас игдүүлцэл хүрээд байгаа юм нь юу вэ гэхлээр засгийн газрынхаа одоо ажлыг өгөөсгөх нь. За төрийн албан хаагчдаа өгөөсгөх нь. Тэгээ өөрөө бас яг оюутлагын талаар бас хангалттай мэдээлэлтэй хүн биш байгаа байхгүй юу? Энэ бол сонсголын явцад агууд ил тод байсан. Би тэр хүнтэй 3 өдрийн турш нэг танхимд суухдаа энэ хүн чинь ер нь оюутлагын талаар мэдээлэл хүн биш тэл гэдэг дүгнэлт болсон. Тэгэхээр мэдэхгүй зүйлээ бас яриаг хэрэггүй. За тэгээ би нэг аюу сонирхолтой юм хэлэхөө нэг баяр зохицохой одоо их хурлын гишүүн Ганбаатар хоёр мэтгэлцээ хийсэн шүү дээ. Тэгээ тэр мэтгэлцээний талаар би нэг тухайн үед ажиллаж байсан хүнээс мэдээлэл авч ирсэн. Тэгээ надад бас юу гэж хэлж ирсэн бэ гэхлээр яг тухайн үед ажил хариуцж ирсэн хүн юу гэж хэлж ирсэн бэ гэхлээр оюутлагатай холбоотой мэтгэлцээнд баяр зохицохой орохдоо Рио Тинтогийн өгсөн мэдээлэлд орсон. Ганбаатар гишүүн тухайн үед монголчуудын өгсөн мэдээлэлд орсон. Тэгэхээр айл одоо тухайн үед тэр мэтгэлцээ болох үед монголчууд бид нар энэ төсөл бол Монголд айгүй ашиггүй болсон юм байна гэдгийг мэдсэн. Мэдээд Ганбаатар гишүүнд маш их мэдээлэл өгсөн. Тэгэхээр ингээд Рио Тинто компанийн одоо өгсөн мэдээллийг авч ороод те сангийн сайд хүн. За тэгээд өөрөөр ирэх ашигын төлөө биш тухайн компани төлөөлөгч ярьсан. Тий, төлөөлөгчийг ярьсан. За тэгээд нэг 20,000 хувьсгч энэ төргээд зүйлс ярьсан. Тэгэд мэдээж тэр мэтгэлцээний үр дүн ямар болсныг бүгдээрээ мэдж байгаа тий. Хин давуу илүү сайн байсан гэд. Тэгэхээр бидний айгүй анхаарах ёстой юм маань манай улс төрчид ялангуяа Рио Тинтод хөтлөгдөж болохгүй, Рио Тинтогийн өгж байгаа мэдээлэл дээр сохроор итгэж болохгүй. Бид нар байнга тэрэн дээр хөндлөнгийн төв шинжилгээ хийх ёстой. Үнэн зөв мэдээлэл өгöd байх уу гэдэг дээр анхаарах ёстой. Тэгээ ер нь яг манай улс төрчдийн бас залхуу хойрог бас байдлаас болоод бид нар их алдаад идэх юм шиг санагддаг. За яг мэдээж хүнд итгэж болно. Рио Тинтод тэ итгээд одоо мэдээллийг аваад ингээд ярьж болно. Гэхдээ чи айгу залхуугийн шинж واخгүй юу? Одоо яагаад бид нар ингээд өөрсдийн гэсэн төв шинжилгээ байхгүй, өөрсдийн гэсэн байр суурь байхгүй байгаа гэдэг чинь тий. Ерөнхийдөө яг хитрхи зусарч байгаа юм шүү тий. Гадаадын хүмүүс гадны компани гэхээр өөрийнхөө улсын эрх ашигаас өндөр тавиад, дээгүр тавиад бүхэл бүтэн Монгол улсын засгийн газар тусгаар тогтносон улс байж зүгээр нэг бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани хүмүүс сөхрөө сууж ин гэдэг бол харамсалтай. Тэгээ ер нь бол готомшигтай шүү дээ. Шившигтэй. Би бол тэгж л бодож байна. Тэгээд яг сүүлийн үед бас хүмүүс намайг хитрхи бөөрөнхий яриад байна гэж хэлээд байгаа. Тэгээд би бол хуульчгүй. Тэгээ хуульч хүний чинь нэг юм ч одоо тийм юу төвийг хэрэглэдэггүй. Тий айл болох мэрэгжлийн одоо яг өөртөө байгаа мэдээлэл дээр үнэлж би мэдээлэл өгдөг. За гол асуудал нь харин яг таны хэлж байгаагаар Рио Тинтод айгүйх найр тавиад байж болохгүй. Бид нар ингээ улсынхаа үндэсний эрх ашигаа хамгаалах ёстой. Ингийн тулд монголчууд бид нар өөрсдөө маш сайн ажиллах ёстой. Залхуурч өрөөсөө болохгүй, найдаж болохгүй, тэ? Тэгэхээр өөр нэг юм нах би бас Рио Тинто компани өмнө зөндөө удаа хэлжсэн. Монголчуудын найрсаг зөрчлөмтгой занг та нар хитрхи буруугаар ойлгоод байна. Бидний ингээд нөгөө тэ найрсаг зөрчлөмтгой ялангуяа монголчууд гадаад хүнд их найрсаг байдаг шүү дээ, хүндэтгэлтэй хандаг. Тэрийг их буруугаар ойлгоод идэх юм шиг. Тэгээд ичээ одоо бас тийм юу гэсэн үг биш шүү дээ. Та нарыг одоо бид нар мэдээж ингээд орж ирэх чинь сайн байна уу гэж мэдлээ шүү дээ, тий. Тэгээд одоо ингээд
учиргүй илтэд одоо ингээд хөөж туугаад байх. Одоо гэхдээ ер нь бол хөөж туйл гэдэг болчиход нь шүү дээ. Одоо манай иргэд өчтөр жагсаал хийж байгаа нэг одоо хэлж байгаа юм тийм. Тий. Одоо би бас сошиал медиа дээр ингээд мэдээлэл оруулахаар нийт одоо ирж байгаа одоо санал сэтгэлдлүүдийн 80-90% нь ерөөсөө энэ төслийг зогсоо Rio Tinto хөөж гарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр Rio Tinto компаниас өөрсдөө аягүй сайн дүгнэлт хийх ёстой. Манай улсад хүлээн зөвшөөрөгдөж гэнэ үү? Монголчуудад хүлээн зөвшөөрөгдөж гэнэ үү? Тэр хүлээн зөвшөөрөгдөхгүй бол гэрээгээ шинжилгэл хэрэгтэй шүү дээ. Үе үеийн ирэх барьж байгаа хүмүүсийг худалдаж авч болно. Улсын хурлын гишүүн болоход нь тусалж хандив өгч болно. Харин Монгол улсыг худалдаж авах боломжгүй юм а гэд. За энэ бүхэн бол шүглүүлсэн та бүхний бас ажлын үр дүн шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. Бид нар бас зоригтой байгаа нэгэндээ тий нийгэмд болохгүй байгаа асуудлыг хөндөж гаргаж ирж байгаа нэг байнга дэмжиж явах ёстой. Мэдээж эрг бүх юм 100% байхгүй. Сөрөг асуудал ирж иж болно. Хууль эрхтэн байгууллага та бүхэн дээр хэл шалгалт оруулж болно. Гэхдээ альваа үнэн мөнөөрөө тогтогдно гэдэгт итгэлтэй байдгийн. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Ямар ч гэсэн засгийн газрын гишүүн сайдыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бууруулахаар болгосон төслийг та бүхэн татуулж чадсан. Маш сайн ярьсан, ойлгуулсан. Иргэд бол ойлголтгүй. Яг бол бид нар бүгдээрээ санхүүгийн мэргэжил авахгүй бүгдээрээ хуульчид биш. Юу болоод байгааг ойлгохгүй. Тэр тусмаа 5 толгой, оюу толгой тэр итэл 50 жилийн түүхтэй Эрдэнэ төлбөр маань ямар процессор яаж ажиллаад яаж татвар төвлөрөөд те буцааж яаж та одоо ард түмэн шимийн хүртэж идэг гэдэг бид нар сонирхдаггүй. Яагаад гэвэл биднийг төлөөлөө сууж байгаа засгийн газартаа итгэдэг, биднийг төлөөлөө сууж байгаа улс төрч нартаа итгэдэг байхгүй. Тийм учраас одоо энэ болохгүй болчмгүй зүйлүүдийг бас ил болгосонд нь баярлалаа. Бити одоо шантраараа ард түмэн та бүхний дэргэд байгаа шүү л гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.